Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Sean Combs-ийн шүүх хурлын part 5 эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаад бол шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн Don Richard, за бас Cassie-гийн маш сайн найз нь байсан Carrie Morgan гэх эмэгтэй, за мөн Sean Combs-ийн хувийн туслах байсан David James гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг бас байцаалтыг нь та бүхэнд хүргэх болно. За Danity Kane болон сүүлд бол үүсгэн байгуулагдсан Dirty Money гэдэг нэртэй хамтлагийн гишүүн байсан Don Richard гэх эмэгтэй Sean Combs-ийн эсрэг өнгөрсөн 7 хоногийн мэдүүлгээ үргэлжлүүлж өгөхөөр гэрчийн судалт дахин суусан. За тэр бол хэлэхдээ 2009 онд Dirty Money хамтлагийн гишүүн болох Kalina Harper-тай Sean Combs-ийн байранд Central Park-д болох гэжсэн нэг үйл ажиллагаанд бэлтэж авах үеэр Cassie-г бол тэнд байсан гэж ярьсан. За тэр үед бол Sean Combs, Cassie хоёр хоорондоо маргалдаж, тэр бол одоо Cassie-гийн нүүрлүү зогсон гэж мэдүүлсэн. За энэ нь бол түүнийг Cassie-гийн бие мах бодит гэмтэл учруулсныг Don Richard шүүхэд удаа дараа гэрчилж байгаагийн зөвхөн нэг тохиолдол гэж хэлж болно. Cassie тэр үед бол ариун цэврийн өрөөнд уйлаад орж ирсэн. Нүд нь хавтаж одоо баг зэрэг хөхрөөд эхэлсэн байсан. Тэгээд тэр бол нүдний будгаад хүрхээд гэмтлээ нуухыг хичээж исэн гэж ярьсан. За энэ үйл явдлын дараа бол үйл ажиллагаа руу тэд нэр явахдаа Don Richard, Harper болон Cassie гуруулаа одоо нүдний шилтэй тухайн үйл ажиллагаанд очисон байгаа зургийг бол харуулсан. Та нар бүгдээрээ яагаад нарны шил зүүсэн бэ гэж прокурор Mitzi Steiner асуухад нэгдмэл байхын төлөө найзынхаа дэргэд байж туслалцаа хэрэгтэй үед нь дэмжлэг болохын тулд гэж хариулсан. Sean Combs энэ ярианы үеэр мэдүүлгийг анхааралтай сонсонгоо тэмдэглэл бичиж дэвтрийн хавцнуудаа эргүүлж тойруулж сууж исэн. За урд нь бол өмгөөллийн тал Don Richard болон дараа нь оролцох гэрчүүдийн мэдүүлгийн цар хүрээг хязгаарлуулж болж чадсан. За учир нь гэх юм бол тэд ихэнх гэрчүүдийг hearsay буюу одоо нэгнээс нөгөөд дамжиж яригдсан үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал дээр суурилсан гэж бол маргалдаж исэн. За ер нь бол баг ингээд хов живийн шинжтэй асуудлуудыг шүүх хурал дээр яригдахгүй байхыг Sean Combs-ийн өмгөөллийн тал бол хүсэж байгаа. За харин прокурорын тал хэлэхдээ Sean Combs гэрч болсон хүмүүстэй хүч хэрэгэлдэг, тэднийг сүрдүүлдэг, айлгадаг, шантажилдаг гэж эсэргүүцсэн. Don Richard Cassie-г Sean Combs-оос салахыг зөвлөжсэн талаараа бол бас нэмж дурдсан байгаа. За Kalina бид хоёр Cassie-тай ярилцахаар Sean уурладаг байсан. Бидний харилцаанд хушууд үрхээ бойл гэж сүрдүүлдэг байсан гэж ярьсан. За мөн Don Richard Sean Combs-оос айж дарамт шахалтанд орж исэн талаараа ярьж хэрвээ чи дүрм зөрчвөл чамд л муу юм тохиолдно гэж үргэлж хэлдэг байсан. Бас түүний хамсаатан нь чи өвгөнд орохгүй ах юм бол амьдрал чинь бүрхэг ганцаараа л хоцроо шүү гэж хэлжсэн талаар дурдсан. За тэгээ байж итэл эсрэг талын байцаалт бол эхэлсэн байгаа. Sean Combs-ийн өмгөөлөгч Nicole Westmoreland Cassie-д гар хүрсэн талаар ярихдаа Don Richard хэд хэдэн удаа мэдүүлэг нь өөрчлөгдсөн гэж онцолж дурдсан. За Don Richard бол өмнөх шүүх хурлын үеэр Sean Combs Cassie руу одоо хайруулын тавыг барьж далайж газар унгасныхаа дараа өшгөлж ийснийг нь харсан гэж мэдүүлж ийсэн. За өмгөөлөгч Nicole болохоор прокуроруудтай хийсэн өмнөх ярианых нь бичвэрийг нь уншаад Sean Cassie-г цогсныг бол харсан. Хайруулын тавыг хан руу шидэгдээд тавган дээр байсан зүйлсийг түн рүү шидээд тавгийг буцаагаад байранд нь тавьсан гэж мэдүүлж исэн. Таны хувьд нэг ижил түүхээ өөрчлөхгүйгээр ярихад хэцүү байгаа юм биш үү гэж Nicole асуусан. За тэгсэн чинь Don Richard болохоор би санаж байгаа бүхнээ л аль болох ойлгомжтой байдлаар төхүүлж ярьсан гэж хариулсан. Тэгэхээр та дөрвөн өөр хувилбараар тэр үйл явдлыг санаж байгаа гэсэн үг үү гэж асуусан чинь үгүй тийм биш гэж хариулсан. Тэр явдлын дараа Sean бидэнд Cassie зүгээр та нар энэ талаар юу ч ярихгүй байх нь өөрсдөнд ч ашигтай. Иймэрхүү зүйл ярьж авдаг хүмүүс зүгээр л алга болдгоо гэж ярьсан. Та Sean Combs-ийн хэлсэн хүмүүс зүгээр л алга болдог гэсэн яриаг прокуроруудад урд нь ярьж байгаагүй штэ гэж хэлээд прокуроруудтай хийсэн хэд хэдэн ярилцлагыг нь иш татсан. За тэгсэн чинь би санаж байгаа хамгийн сайнараа л ярьсан гэж Don Richard хариулсан. За үүнээс гадна тэр бол Sean Combs-ыг хэд хэдэн удаа студ дээр эсвэл заримдаа шөнийн клуб руу явахдаа биедээ буу авч явж ирснийг нь харсан гэж мэдүүлсэн. Та ноён Sean Combs-ыг буу гаргаж ирээд хэн нэгэн лөө чиглүүлж эсвэл хэрэглэхээр завдж ирснийг нь хараагүй бидтэй гэж асуухад үгүй гэж хариулсан. Та хизээч Sean Combs буу гаргаж ирээд гохойг нь дарахыг хараагүй бидтэй гэж асуухад бас л үгүй гэж хариулсан. За үнэндээ бол та ерөөсөө бууга гаргаж ирж байгааг нь хараагүй гэсэн үг тийм үү гэж асуухад зүгээр
Тэгвэл тэр биедээ буутаа явж ирснийг нь харсан гэж мэдүүлсэн. Sean Combs-ийн өмгөөлөгч нь Don Richard-ыг шүүхийн танхимд ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь Sean түүний хөгжмийн карьерийг нь сүрүүлж Danity Kane болон Dirty Money хамтлагийг нь тараасантай холбоотой гэж таамаглаж байгаагаа хэлсэн. За Don Richard энэ хоёр хамтлагт одоо хоёуланд нь дуулдаг байсан юм байна. Таны бодлоор Sean Combs энэ хамтлагуудыг ямар ч үндэслэлгүйгээр тараасан гэж үздэг үү гэж асуухад тийм гэж нэлээд гонигтай хариулсан. За Sean Combs таны карьерийг нэг биш бүр 2 удаа сүйтгэсэн гэж та боддгоо гэж асуухад тийм гэж хариулсан. За өмгөөлөгч Nicole хэрвээ та үнэхээр түүнээс айж исэн бол тэдний компаниас гарсныхаа дараа яагаад буцаад Sean Combs-т хандсан бэ гэж асуусан. За Make in the Band нэртэй MTV-гийн reality шоунд оролцож байх үеэрээ Sean Combs-тэй холбоо барьсан. За тухайн үед бол Sean тэр шоунд оролцохоо болсон байсан ч гэсэн шоуны шүүгч байсан бүжиг дэглээч Lorraine Gibson надад Sean Combs-тэй холбоо барих хэрэгтэй гэж хэлжсэн. Dirty Money хамтлагийг дахиж нэгтгэх зорилготойгоор дараа нь хэдэн удаа холбоо барьж исэн. Би бол үнэндээ буцаж очих бодлого байсан. Тэр газар сайн зүйл огт байгаагүй. Би хүсээгүй. Зүгээр л найзтай туслахыг хүсэж исэн. Тэр найз маань Kalina Harper байсан гэж ирсэн. Би өөрн Bad Boy Records компанид харьяалагдаж ажиллаж исэн үеэ бодохгүй байхыг хичээдэг. Тэр цаг үе бол үнэхээр хүнд хэцүү байдаг байсан. Санахыг хүсдэггүй дурсамжаа яах ч аргагүй эргэж дурсах хэрэгтэй болдгоо гэж ирсэн. Прокурор Mitzi Steiner түүнээс та яг тэр үеийн ямар дурсамжийг мартахыг хичээдэг вэ гэж асуухад орчин нөхцөл нь тогтворгүй аюултай байсан. Ажиллахад үнэхээр хэцүү байсан гэж тэр хариулсан. Та үнэхээр Sean Combs, Cassie-д гар хүрчээсэн асуудал дээр эргэлзэж тэнэгэлсэн зүйл одоо байна уу гэж Mitzi Steiner асуухад би огтхон ч эргэлзэхгүй байна. Маргааш нь Sean Combs намайг болон Harper-ыг дуу бичлэгийн студидтэй дуудаад хаалгаа төгжиж агаад өчигдрийн болсон асуудал дээр амаа хамхиж яваарэ гэж сүрдүүлж исэн тал дээрч эргэлзсэн зүйл алгаа гэж хариулсан. За ингээд Don Richard гэх эмэгтэй мэдүүлэг бол энэ хүрээд дууссан. Харин дараагийн гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн хүн нь Carey Morgan гэх эмэгтэй байсан. За энэ эмэгтэй бол Cassie-гийн хамгийн сайн найз байсан ч 2018 онд түүний найз залуу над руу халтсан гэж мэдүүлснийхэн дараа бол тэдний нөхөрлөл дууссан. За өөрөөр хэлэх юм бол энэ хоёр хүн бол холбоогоо бараг тасалсан гэсэн үг юм байна. За ингээд Carey Morgan гэх эмэгтэй Sean Combs-ыг Cassie руу 2 удаа халтсан талаарх мэдүүлгээр яриагаа бол эхэлсэн. За тэр хоёр тохиолдлыг хоёуланг нь өөрийн нүдээр харсан гэдгээ хэлсэн. За эхнийх нь болохоор Hollywood Hills-д байдаг Sean Combs-ийн түрээсэлсэн байшинд нь болсон. За Cassie-г тэр бол түлхэж байгааг нь харсан. Цогсон нь бараг харцаагүй. За хоёр дахь нь бол 2013 оны 1 сард Ямайкад болсон. За тэр үед бол байрлаж исэн байрных нь техник хэсэгт байж ах үеэр Cassie-гийн маш аимшигтай ойрлогыг бол сонссон. Хашгирахыг нь сонсоод коридор хэсэг рүү явж очисон. Тухайн байрны коридор нь маш урт байсан. Тэд мастер унтлахын өрөөнөөс гарч ирж исэн. Sean түүнийг үстцэн шалан дээгүүр чирчээсэн. Тэгээ удаагүй бүгд гадаа байхад тэр Cassie-г түлхэж газар унгааж Cassie толгоогоо газар цогсон 20-30 секундын турш газарт эвхөрч хөдөлгөөнгүй хөвтөөд духан маш том хавцсан байсныг нь харсан гэж мэдүүлсэн. Та бүхэн санаж байгаа бол 2016 онд болсон зочид буудлын асуудал дээр Cassie одоо найзынх руугаа явсан. За тэгээ тэр найз нь болохоор уурлаад цагдааруудаа дуудлага хийсэн гэд урдны парт дээр бас ярьжсэн. За тэгвэл тэр очсон гэдээс найз нь энэхүү Carey Morgan гэдэг эмэгтэй юм байна. За тийм болохоор прокурор тухайн үеийн нөхцөл байдлыг Carey Morgan-аас бол асуусан байгаа. За тэгсэн чинь тэр үед Cassie цамцныхаа юудан өмссөн. Тэрийгэ тайлсан чинь нүд нь хөхөрцөн байсан. Sean Combs ойролцоогоор 30 минутын дараа хурж ирсэн. Тэгээд хаалгыг нь алхаар цохиж орилж онгойлгохыг оролдож исэн. Би бүгдийг нь сонссон. Цагдаа нар ирсэн боловч Cassie ямар нэг зүйл хэлэхээс татгалцсан гэж ярьсан нь Cassie-гийн одоо өмнөх 7 хоногийн мэдүүлэгтээ нь бол яг таарч исэн. За тэр үед Cassie яагаад Sean-тай хамт одоо зочид буудалд байсан талаараа ерөөсөө хэлээгүй. Би Cassie-д энэ харилцаагаа дуусгах ёстой. Чи Sean Combs-ыг орхих ёстой гэж байнга хэлдэг. Тэр талаар бид байнга ярилцдаг байсан. Харин Cassie дуусгаж орхиж хайж чадахгүй. Миний ажил амьдрал байр машин гэд бүх зүйл түүнтэй холбоотой. Тэр миний бүх зүйлийг хяндагаа гэж Cassie надад хэлдэг байсан гэж Carey Morgan бол ярьсан байгаа. За мөн тэр хамгийн сүүлд 2018 онд Cassie-тай ярилцсан гэж бол мэдүүлсэн. Тэр үед бол Cassie-гийн байранд нь хамт хөгжим сонсоод байжсэн чинь Sean Combs орж ирээд миний мөрнөөс барьж дараа нь хоолой боож модон үлгүүр толгой руу маань шийдсэн. Тэр нь миний баруун чихний ард оноод хүзүүнд шарах
толгоонд маань дөргөлт үүсгэсэн. Шон Компс надаас Кэси хинтээ явуулдаад байгаа гэж асууж, намайг шахамдуулж, тэр үеэр нь Кэси угаалгын өрөөнд төгжигдсэн байсан. Шоны хувийн туслах нь тухайн үед хажууд байсан. Тэгээд Шон өрөөнөөс гараад явах үед мөрөө хавчиж хүлээн зөвшөөрсөн янзтай харагдчихсан. Тэр хүн бол яг юу хийхээ сайн мэдэхгүй байсан болов уу гэж Carey Morgan ярьсан. За Шон Компс над руу халтснаас хэдхэн 7 хоногийн дараа би Кэситэй нэг пиццаны газар уулзаад Шоноос $30,000 хүн төлбөр авсан талаар ярилцсан. Тэр мөнгө нь над руу халтсныхын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана гэж сүрдүүлсний дараа нь авсан мөнгөө гэж Carey Morgan хэлсэн. За Кэси намайг чи арай л хэтрүүлээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээ тэр цагаас хойш дахиад огт холбоо бариагүй гэж ярьсан. За ингээд шүүх бол төр завсарлага аваад буцаад үргэлжлүүлсэн. За өмгөөллийн талаас 2018 онд Кэситэй уулзснаас хойш яагаад буцаж холбогдоод найз нөхөрлийн харилцаагаа сэргээгээгүй талаар нь бол түүнээс асуусан. За тэгсэн чинь Carey Morgan болохоор би ер нь бол бие махбодын хүчирхийлэлд хил хязгаар тавьдаг. Би түүнтэй ярихаа болсон шалтгаан нь тэр миний талд ороогүй. Тухайн үйл явдлын дараа надад ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Би хинээс ч мөнгө нэхээгүй. Шон Компс надад өөрөө мөнгө санал болгосон. Тэр мөнгийг би Кэсигаас ч аваагүй. Зүгээр л зуучлагч төдий байсан. Кэси надад нууц хадгалах гэрээн дээр гарын үсэг зурхыг санал болгосон. Энэ явдал нь үндсэндээ бүх зүйлийг намжаах арга байсан. Та хэнийг ч шүүхэд өгч чадахгүй, олон нийтэд юу ч хэлж чадахгүй шүү гэсэн утгатай гэж Carey Morgan хэлсэн. Та Кэситэй ахиж найз нөхдийн холбоотой болоогүй юу гэж өмгөөлөгч Mark Agnifilo асуухад тэр өнөөдрийг хүртэл надтай холбоо бариагүй. Утасны дугаараач сольсон биз гэж Carey хариулсан. За өмгөөллийн талын байцаалтын ихэнх хэсэг нь бол Carey Morgan-ыг атаархдаг байсан байж магадгүй гэсэн гол санаанд төвлөрчихсөн. За тэдний ерөнхий байр суурь нь бол Шон Компс хүчирхийлэл үйлдсэн нь бэлгийн дарамт үзүүлэх зорилготой биш, харин хардалт мансууруулах бодистой холбоотой байсан гэдгийг нотлох явдал байсан. За өмгөөлөгч Mark Agnifilo Carey Morgan-ы Шон Компс руу бичсэн нэлээд урт мессежийг нь бол үзүүлсэн. За тэгсэн чинь тэр мессеж нь болохоор self-love буюу одоо өөрийгөө хайрлах талаар ном бичдэг тийм зохиолчийн бүтээлээс авсан тийм бичвэр байсан. За тэрийг нь Carey Morgan-д харуулж агаад та Шон Компсыг өөрийгөө хайрладаггүй хүн гэж боддог байсан уу гэж асуусан чинь заримдаа тэр үнэхээр өөртөө хайргүй юм шиг санагддаг байсан гэж хариулсан. За прокурор Meredith Foster Carey Morgan-ы мэдүүлсэн Кэсид одоо 2 удаа халтсан асуудалд хардалт болон атаархал ямар ч хамааралгүйг онцолж батлахыг бол оролцсон. За тэр бол Лос Анжелес болон Ямайкад болсон хэрэгүүдийн талаар та тухайн хоёр үйл явдлуудаас ч өмнө хардалттай холбоотой ямар нэг маргаан олж сонссноо гэж асуухад үгүй гэж хариулсан. За ингээ Кэсигийн сайн найз нь байсан гэх Carey Morgan-ы мэдүүлэг бол энэ хүрээд дууссан. Харин дараагийн хүн бол Шон Компсын хувийн туслах байсан David James гэх хүн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр хүрэлцэн ирсэн байгаа. За энэ хүн бол 2007-оос 2009 оны хооронд Шон Компсын туслахаар ажиллаж байсан хүн байгаа. За түүхийг эргэж зөвхөд харах юм бол Кэси 2007-оос 2018 оны хооронд Шон Компстэй үргэлжсэн гэхээр тэр хоёрын одоо харилцааны ихэнх үеийг л энэ хүн одоо арай илүү сайн мэднэ гэсэн үг. За өөрөө бол тэр хоёрын хооронд бие махбодын одоо ямар нэг хүчирхийлэл болж ирснийг нүдэрээ хараагүй. За харин ажлын холбогдолтой асуудлаас болж нэг бус удаа маргалдчихснийг нь бол сонссон гэж мэдүүлсэн. За Кэси болохоор загварын салбар болон жүжиглэх чиглэлээр карьер хөөх илүү сонирхолтой байгаа гэдгээ Шонд хэлэхэд тэр харин дуу хөгжмийн карьертаа илүү анхаарлаа хандуулах ёстой гэж ярьжсэн талаар нь David James бол мэдүүлсэн. За прокурорын зүгээс бол энэ хүнийг Шон Компсын одоо хамгийн ойрын хүрээллийн хүмүүсийн нэг байсан учраас маш хэрэгтэй мэдээлэл өгч чадах гэрч гэж үзэж байгаа. За тэр бол ярихдаа намайг ажиллаж авах үед Шон Компс хэд хэдэн найз охинтой байсан. 3 хүүхдийг нь гаргаж өгсөн Ким бол түүний гол найз бүсгүй. Харин өөр 4 эмэгтэйчүүд байсны нэг нь Кэси Вентура байсан гэж дурдсан. Хамгийн анх Bad Boy Entertainment-ийн төв байранд Шон Компсын туслахын ажилд орохын тулд ярилцлаганд орохоор очих үеэр тэнд байсан нэг хүн ханан дүлгөөтэй байгаа Шоны зургийг заагаад энэ бол ноён Шон Компсын хаант улс бид бүгд түүнд үйлчилгээ гэж хэлсэн талаар дурдсан. За мөн түүнийг ажиллаж авах үеэр бол нэлээд дарамттай ажлын цагтай. За Шоны одоо хамгаалагчд нь байнга зэвсэг авч явдаг талаар бол ярьсан. За мөн нэг удаа Кэситэй ярилцчихсэн талаараа дурдаад Кэсигийн тухайн үед юу ярьж ирснийг нь тэдэнд бол хэлсэн. Би энэ бүхнийг орхиж чадахгүй. Шон миний амьдралыг бараг бүхэлд нь хяндаг. Миний хөгжмийн карьерийг удирдах
мөнгө ч өгдөг. Энэ амьдрал үнэхээр галзуурмаар гэж ярьж исэн гэж хэлсэн. Джеймсийн ажлын бас нэг хэсэг нь болохоор Шон Компсын одоо хаанч байрлах зочид буудлын өрөөнүүдийг хэрэгцээд хүссэн бүх зүйлээр нь хангах ажил байсан гэж мэдүүлсэн. За ингээд 5 сарын 19-ний шүүх хурал бол энэ хүрээд завсарласан. Дэвид Джеймсийн мэдүүлэг Америкийн цагаар бол 5 сарын 20-ны өглөө үргэлжилнэ. За түүнээс гадна бол The Punisher гэх очтой эрэгтэй биеийн үнэлэгч болон Cassie-гийн ээж Regina Ventura шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөх юм байна. Та бүхэнд болж өгвөл удаан хүлээлгэхгүйгээр дараагийн мэдээллүүдээ өгөөд явах болно. За бүгдээрээ сувагтаа subscribe дараад хонхоо итгэжүүлээд дараагийн дугаараа цаг алдалгүй сонсорой. Ингээд энэ хүртэл надтай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Удахгүй эргээд уулзъя.